Тэр жилийн хадлаа. Говьд хадлан гэж юу гайвхсан бэлээ? Дөрөө зурам өвс халиурсан хангаатай зүүрлэмгүй жохом нөгөө этгэлд баяны хэлдгээр ичмээр дамшиг. Гэтэл бас учир байна. Нарийн бодвол ичмээр биш, харин ч багтмаар байдгийг говийнхан андахгүй. Хормой өвс нь айг шимээрэн хангаан бүтэн бухлаас илүү байдагт л гол нууц бий. Говийнхан хамаг шимшүлтийг хөхөж ургадаг болохоор арга байж юу гэдгийг өгүүлэхийн ялдам. Тэр зуны 10-аад өдөр нутгийнхаа хадланд явсан тухай бяцхан дурсамж хөөрнө. Өрх бүрээс нэг хүн хадлан гаргахаар бригадын дарга шийджээ. Манайхаас би явах боллоо. 8 дугаар анги төгссөн бас айлын том хүү. Тинхүү гэрээ төлөөлөд ухаан мориндоо хүнжил гудас уут дөрүн хурууд боорцог хатсан бурц ганцглаад дэрс намилцаж аягш шавг эрэм шарилж багс сайдл ургасан шавхтаа хэмээх газрыг зорин очлоо. Шавхтаа голын хойд дэнж дээр 2 майхан дэрвж харагдана. Гадаа нь утаа май суунаглаад нэг хүн гал тогоо барьж байгаа нь миний таних нутгийн өвгөн лувсан даваагаа байлаа. Олон хүн цугларсан бололтой моримал багшраад хадуур барьсан хүмүүс энд тэнд босон сүм бүртэлцэх аж. Майхны хойхон морин чөтгөлчхөд харжээ байхна дэрсний өндөр ургасны гайхмаар байлаа. Мордын нуруу дэрсэн дундаас үзэгдэхүйтэй үгүйтэй харагдана. Заримынх нь эмээлийн бүүрэг цухалцаж хяран нарны гэрэлд гялс хийх аж. Миний бараанаар сургуулийн 3-4 анд минь гүйжирлээ. Мөнхөө гэж надаас ахгүй. За найз минь, хадуурч нь хурц вэз. Өвс төрч сайхан гарчээ. Хэдүүлээ нэг баг болцгоё. Чамайг хүлээж байлаа. Бид өчигдөр ирсэн гэж байна. Морь далдрам дэрс рүүч шунгаж өглөөд. Тэвэр-тэврээр нь овоо суур байтал орой болоход бид тавын өвс уул овоо шиг юм болж хүмүүс ч биднийг магтах янзтай. Бидний 4 хүүгээс гадна намар 10 дугаар ангид орох нэг охин байлаа. Нэрийг нь Дулмаа гэх. Бид түүнийг жаахан Дулмаа гэх. Жаахан Дулмаа яасан бэ? Зангуу түүхээр явсаа гэдэл дуулж шоолох гэж оролдовч тэрээр тоосон шинжгүй толгой гэдгэр алхаж явах. Бидэнтэй тоглож наадахчгүй өвс хадахтаа биднээс дутахгүй нь гойд. Нэг өдөр Дулмаа та нар уучлаарай. Би Балдир ахтай нийллээ. Намайг хамт хадалцъя гэсэн гэж хэлээд яваад өгөв. Биднээс бараг эгчмэд юм болохоор юу ч хэлж чадсангүй амаа ангаа гадлахад зурцгоо. Тэнхүү 4 муу банд Дулмаадаан голгодов. Балдир гэж баруун голын гэгдэх хачин сайхан дуулдаг биднээс 10 дахь яралцсан цагаан шүдтэй твхгэр бороо. Хүмүүсийн ярилцах нь сэрэнэн гайхаас салхаа байсан хүн одоо тэдний өвсийг хадаж байгаа. Дулмаа охинд нь л санаатайдаг. Тэрнээс хаа тэртээ баруун голын Балдир энд юу хийж байгаад байхсан бilé гэлцсэн. Тэгэхэр чин дулан биднээс өрх тусгаарладаг нь аргагүй биз. Нэг үдэш би найзтайгаа морь харж яваад дэрсний захад дулантай таарлаа. Барай давлаа. Хүй хайж гисэнгүй. Дүүнэр минь томоотой бай. Нусааныг татчих гээд жишимчгүй алхацдаг байна шүү. Бид хоёр ичээд хоцорч билээ. Маргааш нь Дулмыг харахаар нүүр халуу оргиод нэг л бишээ. Ингээд бидний хооронд нэвтэрч болшгүй улаан шугам татчихсан мэт санагдаад байдаг болов. Бид хэдээс нилээд зайтай Балдир ах Дулмаа 2 өвс хадаж байгаа нь андчгүй. Хадуурынхын шир гэсэн чимээ их л содон. Бодвол Балдир ахын чир гарын чимээ биз. Төдхөн Далайвангийн юндэн гоого даанчиг цэвэрхэн төржээ гэсэн эр хонгор хоолооноос уянгалах сайхан дуу байн сонсон. Бид ч тэр дууг сонссоор байгаа сурчлаа.
Дагаад дуул хаydна. Даанчиг цэвэрхэн төржээ гэхээр Балдирах өөрийгөө дуулаад байх шиг санагдах боллоо. Чирэг хол алхаатай твхийс нь сайхан ир болохоор тийхүү өөрийгөө л хилээд байх шиг бодогдно. Харин тэр далмөрөнд дарсан гэзэг нь байхгүй юм. Тэрбээр түнжин толгойтой нэгэн билээ. Бид дөрөв нэг үдээс хойш зэсэрвэ. Шороод хавийн айлуудаар бууж мордож айр гэргүүлэх гэсэн хэрэг. Эмээлийн тэрчгээд мордоо хөтлөн өндөр ургасан дэрсэн дундуур явсаар захт нь хөрмөгц морин эмээлдэж унаад зулардаг байгаа да. Айрыг хамталуулаа. Бас энийг ч үлээ нэг айлын игч та нар том болцоожээ. Эр улсвайн үүнийг хуваагаа дуучих гээд морин шилтээ нэрмэл өгснийг нь шимсээр байгаад барж орхив. Нар жаргахаас өмнөхөн хөөхөн халмаг амьтад сэмхэн ирээд мөнөөх дэрсэнд мордон чөдрөлчихв. Оройн өвс хүлээж авах юм боллоо. Бидний ноором сох дутлаа. Магтсан хүүхэн хормонд гэдгэлэн боллоо. Маргадын аж ахуй чулуунгад байцаагдлаа. Гүрийцгэлээ дээ. Хамгийн сүүлд банзар гэдэг дуу цөөнтэй бүрэг жаалыг сүрхий чанга дуугаар загнаж гарав. Манер шилэн мааж зогсноо үнний хэлчихдэг байгаа да. Ургашгүй зориггүй муу туучи гэж би дотроо халаглав. Ийм байтал чулуунгаа өнөөшин сартаа байгаа та хэд нормон гүйцээж байж унтаараа гэв. Бидний энэ байдлыг харж зогссон Балдирах араас минь нэрээд санаа зовлтгүй. Ах нь ханжилцаад өгчихье гэснээр төдөлгүй сар дээхэн хөөрсний хойно өвсөн түүж дуусгав. Балдирахад бидний баярлсан гэж туйлгүй. За дүүнэр минь одоо унтцгаа гэж хэлээд майхны зүүн хойно ихээ зайтай бяцхан хадны цаагуур далд орчих. Нэгэн саваагүйтэд сэмхэн өнгөвөл манер тэнд ор засчихсан дуламтай хоёр байхыг харжээ. Түүнээс хойш бид жаахан дулмаа дуугаач болж нөгөө дулам охиныг хоргоодгоо бүр болж билээ. Удалгүй бид дөрөв нэг хэрэг мандуулваа. Тэр нэг үдийн хоолноос болсон явдал юм. Эгч өвс хадчихад сүрхий өлсөд ирцгээв. Хүмүүс гурилтай хоол зохиж харагдана. Лувсан даваагаа аяглаад үдийн халуунд хөөрхий өвгөн хөлсөөн шудраад л. Гэтэл хоол нь шүл багтаагаас гадна гурил нь нилээд бөөм бололтой амтан сайхан юм аа. Говийн хоньны мах аргач үгүй вэз. Хэд өмхөлснэ биднээс арай ахмад цэвд хэлж байна шүү. За болж ёо тамийн ийм заваа хоол байх гэж Баян айлын нохой хоолноос ч дор юм гэж байх юм. Энэ яриг лувсан даваагаа сонсчээ. Хясалтай юм шиг яг тэр үед баригадын дарга пэлж ах хүрээд ирв. Тэр хүн бидний хоёрын нагцалдаа. Дотор эвгүй оргиод ирв. Лууя өвгөн гомдол мэдүүлжээ. Та нар үүнээс өөр ямар хоол идэж өссөн улсав. Соёлын тогоонд өдий ижил чанагдчихад яасан боловсрдгүй нөхдөв. Би аяг хоол идлээ. Шинэ махта сайхан хоол байна. Барагтаа байцгаагаараа хоо гэж байна. Сүгтүүлсэн өхөр шиг болж билээ. Ах маань өөр олон юм хэлсэнгүй. Өвс хадаж байхад мөнөөх соёлын тогоо гэдэг үг байн бодогдоод байв. Нээрээч 7-8 жил сургууль номоор явсан гэхэд бид хэд түүхий л улс байж дээ. Баригадын хадсан өвс чих болж дэнж дэвсгэр дэлгсэн өвс гэдэг ногоорч цайраад зах нь үл харагддаг боллоо. Дахиад хэд хоногсон гэж хорхоосцгоо. Гарын цэврүүч арилж өвс хадна гэдэг урамтай бөгөөд амттай гэж юу хэлэв. Нөгөө Балдирын хаан дангар алхаатайг сонссон шиг хоорондоо барилдаж ноцолдсон шиг хэдэн сайхан өдрийг өнгөрүүлв. Чадал тэнхэж орчихсон юм шиг бие сэтгэл дэвэлзэж хөвөлзөөд ээрэм шарилж өвсний дэрсний үнэр ханхлаад л. Хадлангийн сүүлчийн өдөр боллоо. Дүн цэнч гарлаа. Хүүхдүүдийн баригад 2 дугаар байр эзэлж бид Бөөнбаярт умбов. Бодвол сумаас ирүүлсэн биз. Хүүхэд бүрийг
5 дэвтэр хоёр талаасаа гардаг будгийн харан дагаар шагнав. Тэр орой дулан бидэн дээр ирээд "Сайхан байлаа дүүнер минь, хичээл номдоо сайн сураарай" гэж хэлээд нэг дэвтэр өгчхөд гонигтай ч юм шиг хэрнээ нүүр дүүрэн инээмсэглчихэд гав. Намар сургуультай ирцгэлээ. Дулам ирсэнгүй. Дараа зуны амралтаар хөдөө гэртээ ирвэл дулам баруун голын бэр болсон сураг дуулдаг. Юндан гөөгөө гайхалтай сайхан дуулдаг балдрах сансандаа хурч нутгийн жаахан дулмаар минь гэр сэтгэл хоёроо мэлхасан түүх ийм бүлгөө. Хадлангийн тэр намраар хамгийн азтай олцтой байсан хүн гэвэл балдрах л байж. Орь залуу насны хонгор багийнхаа сэтгэлээр тэр жилийн хадлангийн зөөлөн цэнхэр сэвшээтэй ногоон зуныг дурсахад балдрахын юндан гөөгөө дууны гэгэлгэн цээл аялгуу чихнээ уянгалан гэрвшингүй бөгөөд гимшингүй дулаан харцтай сургуулийн анд дулмын ботхон хар нүдэд тормолцсон агитаан мөнгөлөг буурал намаан салхинаа сугсран долилзох дэрс сулны уяг хэрний гашуувтар үнэр цээж дүүрэн ханхлах